Танилцах, уулзах, үерхэх бүх шатыг алгасаад эхний анги дээрээ шууд л гэрэлцдэг аним ярих уу. Аан бас эхлэхээс өмнө хэлэхэд хараахан насанд хүрээг байгаа дүүнер маань битгий үзээрэй. Тэгэхээр энэ түүх яаж эхэлсэн бэ гэхээр гол дүрийн залуу цуснд будагдчихсан автомашин дайруулад өвгөлтэйгээ нүүр тулах гад хөвтөж байхад нь нэгэн улаан өстэй охин ирээд хүн гэдэг чинь иймхэн юмд өвөхгүй. Тэглээж чи өвхмээргүй байгаа зү. Тийм бол хичээ гэж хэлээд түүнд туслаж байгаагаар аним эхэлнэ. Уг нь аав нь анх төрөхт нь одод тэнгэр шиг том залуу болоорой гэд NASA гэдэг нэр өгсөн. Нэрнээсээ болоод бүр цэцэрлэгт байхаасаа шоолуулж эхлэн хөөрхий. Тэрнээсээ хойш хүнд дооглуулахгүйгээд өдөр шөнөгүй хичээлээ хийсээр байгаад бүр амар онц сурдаг болчихсон. За тэр ч яах вэ? Дөнгөж дунд сургуулаа төгсдөг жилээ замын эсрэг талд алхаж явсан охиныг хараад шууд л дурлцгаж байгаа юм. Ямар тайч хөөрхий юм аа. Заавал энэ охиндоо юм ярина. Гээд зам хөндлөн гарч байхад ачааны машинд дайруулчихна. Нэрээ та нар сүүл үед гарч буй шин шилдэг мангаг их хэлээр унших боломжийг хайсаар л байгаа юу. Тийм бол би та нарт комик апыг санал болгож байна. Энд маш олон төрлийн манхва нартай мэргэжлийн орчуулгаар уншигчдад хүргэж байгаа. Бас тун удахгүй шорт анимцэс шинжлэгдээд илүү гоё болох гэж байгаагаас гадна олон гоё урамшуулал тэмцээн хүртэл зарлахаар төлөвлөж байгаа. Комик апа description хэсэгт байрлах линкээр татаж аваарай. Тэгснээ бас энэ охины нэрийг нь ч асууж амжихгүй хүчглээ. Гээд цус алдаад хөвтөж байтал нөгөө охин нь ч бас машины урдуур NASA-г хамгаалаад дайруулчихсан. Харин нөгөө охин өөрөө цус алдаж байгаа хэрнээ машины жолоочд энэ хүүг эмнэлэгт хүргэж өг. Би зүгээрээ гэснээ шууд л босоод явчихсан. Явахыг нь араас нь хараад хөвтөж байгаанасаад энэ охин яг л домогт гардаг Кагуя гүнжтэй адилхан харагдсан гинэ. Одоо л уулзахгүй бол дахиж хизээж таарлахгүй байх гэснээ цус алдаад өөхөх гэж ээж ямар тайч хөөрхөн байсан гэж орилсоор араас нь гүйлээ. Автобусны буудлын дээр гүйцэж очоод ярилцах гэсэн чинь нөмрөгөө тайлж нөмрүүлчихэд босоод явчихсан. NASA араас нь босоод явах гэсэн боловч цэслийн шокноос болоод хоёр хөлөө хугалснаа дөнгөж сая мэдэж байгаа. Гисэн хэдий ч энэ одоо хайрын хүч юм уу хайшин. Араас нь очоод Кагуя гүнжийн тухай домгийг ярьж өгөөд сэтгэлээ илчлээд бүр үерхэх санал тавьчихлаа. Үүнд нь догдолсон нөгөө охин ч эргэж хараад хэрвээ надтай гэрлэх юм бол үерхье гэж нас. Гэрлэх чинь ийм л амархан билүү. Тэгэж ухаан алдаж унаад эмнэлэгт нэлээд олон сар эмчлүүлээд хооронд ч нөгөө охиноос чинь ямар ч сураг чимээ байдаггүй. Амийг нь амарч анхны харцаар дурлсан тэр охиныхоо нэрийг нь ч мэдэж амжаагүй. Түүнээс хойш ахлах сургуульдаа ч оролгүйгээр эцэг эхээсээ ч тустай амьдарч өдөр шөнөгүй цагийн ажил хийгээд дансандаа ч нэлээд хэдэн төгрөгтэй болоод амьдсан. Гарсан цагаасаа хойш өдөр бүр бодож байсан тэр охин нь NASA-г 18 нас хүрсэн тэр орой гэрт нь гинтхэн хурж ирээд наа залууж анх удаа гэртээ охин хүүхэд орууллаа гэж доогтлоо. Бөө охин ч өөрийнхөө нэрийг Цукаса гэж танилцуулаад шуудхан гэрлэлтийн баталгаа гаргаад ирсэн. NASA бүр шок. Дургүй байвал болохгүй юу да гэд далт хийх гэсэн чинь анх чамайг хараад л үерхийг хүссэн. Энэ бодол минь огтхон ч өөрчлөгдөөгүй. Би чамд хайртай. Чи хэлснээ цаасыг нь шүүрч аваад байгаамаа. Ингиж хамаагүй зүйл дээр гарын үсэг зурж болох юм болов уу? Энэ охин арай намайг луурдаад байгаа юм шиг үсттэй гэж бодсноо. Хөөх юм чин луурдулсан чи яадیں۔ Гээд шуудхан гарын үсгээ зураад их нэртэй болчихлоо. Түүнийгээ хормын ордонд аваач бүртгүүлэхээр явахдаа эхнэр нь NASA-гийн сансар судлалын байгууллагын талаар түүхийг нь ярьснаа. Аав ээж чинь танд үнэхээр гайхалтай нэр өгсөн байна гэж хэлдэг. Харин төрсэн цагаасаа хойш нэрнээсээ бол шоолуулж ирсэн NASA үнэхээр их баярлж байгаа юм. Цукаса хараахан 18 нас хүрээгүй байгаа ч гэсэн эцэг эхийн зөвшөөрлийн бичгээ айл хэдийн бэлдээд ирчихсэн. Гэрлэлтээ албан ёсоор баталгаажууллаа. Бас шинээр гэр бүл болж байгаа хүмүүст өгдөг ийм хөөрхөн цэцэгч авлаа. Одоо бүгдээрээ шинээр гэрэлсэн хоёр хосын анх удаа хөтлөлцөж байгаа дурсгалтай мөчийг нь харж байна. Тэгснээ үүнээс цааш үрд хоёулаа хамтдаа гарнаасаа атгана гэж амлалт өгцгөөлөө. Цукасаг ачаагаа авч ирэхээр явсан хойгуур нь ганцаараа гэртээ үлдчихээд одооноос энэ гэрт хоёулаа хамт амьдрна. Бүр нэг орон дээр хамт ундна. Манай ор арай жижигхэн байна. Одоо шууд шинийг захиалчих уу гэж элдв янз юм ургуулж бодоод. Гэртээ ярихгүй бол гэрийнхэн чинь зүгээр үү санаан зовхгүй юу гэж лавлаж асуусан чинь өөр гэр байхгүй штэ. Гэрлсэн юм чи энд хамт амьдрна гэж юм шүү. NASA-ч гинтэл энэ охин надтай байх шалтгаан байхгүй дээ гэж эргэлдснээ. Яагаад надтай гэрлсэн юм гэсэн чинь манай нөхөр нилийн дөнгөө юм асуух юм аа. Чи надтай ямар шалтгаанаар гэрлсэнтэй чинь адилхан? Би бас хайргүй хүнтэйгээ гэрлэхгүй штэ. Гэж хэлж нөхөртөө хайраа илчлээд өнөөдөртөө дэм буудалд очиод хонёдоо гэд гараад явсан чинь NASA-д яг л урдных шигээ тэр чигтээ явах гэж байгаа юм шиг санагдаад
араас нь очиод гуугаад авч үлдлээ. Эхнэртээ илүү хүнжил бас хэрэгтэй зүйлсийг нь авахаар дэлгүүрт явж байхдаа эн чинь угаасаа л миний эхнэр юм чинь хөтөлж болно үсттэй гисний гараас нь хөтлөөд яваад байгаамаа хөөхөн. Ийм хөөхөн охинтой хамт амьдран гэхээр ичид сандраад элдв юм бодоод эхнэрийнх нь хийсэн үйлдэл бүр нь хөөхөн харагдаад уулмал дурлаад ээжтэй. Шөнө нь бүр догтлоод унтаж чадахгүй. Бас нийлээ тонгочж унтдаг эхнэртэй болжээ. Өнжлийг нь нөмрүүлэнгээ үнсэх гэж оролдож ийсэн аа. За өнөөдөртөө томоотой бай гиснээ болиод жах шиг. Харин цукаасаа босч ус ууснаа нойрондоо хүнжлийг нь хуулаад унтчихна. Ингээд маргааш нь гэрийн шинэхэн эзэгтэй нөхөртөө хоол гэж хөрөлж хөргөгчийг нь онгоолгож үтсэн ганцаараа амьдардаг залуу хүүхэд бас нийлээ дайжгүй шүү. Эхнэр нь ч бас хинээс ч дутхгүй сайхан амттай хоол хийдэг. Тэдний түрээсийн байранд шүршүүр байдаггүй учраас наасагийн өдөр болгон ордог халуун усны газар руу орохоор олцгоогоод манай залууч дотроо дөнгөж уснаас гарсан ихнэрийг харна гэхээс зэсч ядна. Энэ хөөхөн охин бол энэ газрыг ажилуулдаг айлын 2 дугаар охин Канами. Наасаг харангуутаа л хүү би тэнэг охин сонирхдаггүй гэж бодсон штий гэж баахан шоолоод 2 дугаар сувгийн онгоонууд их сайн ярддаг охин гэж байгаа. Мэдээж манай хоёрын гэрлэлснийг сонсоод шоконд орчихно. Цукасааг усанд орохоор явсан хойгоор Канами гэрлэснийг чи одоохондоо ихчээс нууцлахаас нэ хизээ хормоо их гэж яхаг нь асуусан. Нааса харин хоримч нь мөнгө өрөхөөс цаашгүй зүйл штий. Энтэр гэж солиорж гин. Хүүе та ядч гэрлэг санал тавиагүй мүү? Хин нэгэнтэй гэрлэн гэдэг чинь байна штий. Түүнийг аз жаргалтай байлгах хариуцлагыг сайн дураараа өөртөө авч байгаа зүйл ахгүй юу? Тийм болохоор өөрийгөө түнд зориулах ёстой. Гисэн чинь манай залууч гинт дурмор гудмаар нэг би цукасаад хайртай гэж орилж исэн чинь цукасаач сонсчихно. Энэ бол зүгээр л нэг халуун усанд орох явдал биш. Энэ бол ихнэрээ нүцгнээр нь харах боломж. Эд үзсэн кино анимд ирэхэд төсөөлөн бодож итэл Канами юуд болоогүй юм шиг цэвэрлэгээ хийх чинь гэж орж ирсний нөгөөх рүү нь хараад ёжилж интэр. Харин эмэгтэй тасагт Канамигийн их чинь цукасаатай таарад наасатай адилхан Юзаки овогтой болохоор нь наасагийн охин дүү юм байна гэж ойлгочихсон. Эднийх баарг л хаалгаа барих шахаад аав нь хамаг юм хаяа зүгтсэн хойно нааса толгоогоо ашиглаад энэ хоёрыг ээжтийн цуг халуун усны газраа аварч үлдэхт нь тусалсан юм байна. Энэ тухай Ая яриад наасад дахин баярлаа гэж хэлээд энийг нь харсан цукасаа бас нөхрөө жаахан хардчихсан. Харих замдаа Ая хөөхөн өх юм аа. Эсэн чинь нааса юуж бодохгүй амийг нь дагуулаад дунд сургуульд байхдаа үнэхээр хөөхөн бас од байсан. Ахлах сургуульд ороод бүр л хөөхөн болсон биш үү гэж хэлээд нэмээд уурлуулчихсан. Тэгснээ гэрлэг санал тавиагууд минь ууралчихлаа гэж ойлгоод байгаа байхгүй юу? Харин эхнэр нь зүгээр л өөрийгөө Аяагаас хөөхөн гэж хэлүүлмээр санагдаа. Тэрийгээ бас зүгээр ч нэг хэлчихгүй тойруулаад яриад ахаар нь тийг нааса бүр л буруу ойлгоод одоохондоо би бэлэн биш байна. Төрүүлээд гэрлүүгээ харж байгаарэ гэж хэлчихэд гүгээд явчихсан. Эхнэр нь харин хөөхөн гэж хэлэхэд яагаад боломжгүй байгаа юм бол гэж гайхсаар гэрлүүгээ харьлаа. Цукасагийн араас хар машины цонхоор кинон дээр гардаг хорон санаатай дүр гэмээр нэг шарвстэй охин таныг олчихсан шүү ихчээ гэж харсаар үлдлээ. Дараагийн анги дээр Цукаса осолд орж наасаатай танилцсан өдрөө ахиад хэр удаж байж энэ хүйтэн шүн дуусах бол ахиад хэр хол алхаж байж намайг их нэгэн хүлээж байгаа тэр дулаахан гэрт очих бол гисээр алхаж байгаагаар эхэлнэ. Гэртээ ирэнгүүтэл гэрлэснийхаа маргааш нь л нөхөртөө хаягдана гэж сонсонгүй шүү гэж юм ороод хүн хүлээх гэхдээ таажгүй ч юм уу нөхрөө ирэхээс өмнө эхнэрийнхээ үргийг гүйцэтгэж гэрээ цэвэрлэгээд цэвэрлэх гэтэл гэр нь бүр амар цэвэрхэн за. Тэгэхээр за ядаж хоол хийгээ зогсож байтал хонх дуурхаар нь нааса гэж баярлтал нөгөө амьдрал самардаг жижигхэн шар охин чинь таныг яриач ийм газар байна гэж төсөөлсөнгүү гिचгсэн яа харахгүй л амьдрал самархаар ирж Цукасад зөвшөөрөлгүй ирлээ намайг ирж ав гэж хэлээгүй штэ гэж загнуулаад гэрлэснийг нь сонсоод бүр шоконд ороод цаг нь болохоор би өөрөө очиж хэлнэ гэрлэснийг минь Токикод битгий хэлээрэй гэж хэлээд хөөгд явуулчихлаа. Тэдний гэрийн гадаа уйлд суухдаа наасатай таарсан Читоси наасаг нөхрөн гэдгийг мэдэнгүүтээ уурлаж ойрлоо. Чамтай лав суулгахгүйгээд бараг алах шахлаа. Харин өөдөөс нь нааса үнэхээр ийдэг харилцаад гэртээ ч ураад. Эхнэр нь наасагийн харилцааны чадвараар нь бахархаас зогсож итэл хар машинаас нь хоёр нүдний шилтэй халдсан нөхөр гарч ирээд наасаг минь хүчээр машиндаа суулгаад аваад явчихлаа. Их жахаараа чам шиг амтай суудیں۔ Гэсэн чинь би хараа царайлаг болохоор юм болов ч гэж яах шиг. Игчигээ наасагаас салгах төлөвлөгөө дугаар 1. Наасаг өөр хүүхэндээ заваарч байгаа зургийг нь аваад игчтэй үзүүлээд салгах гинэ. Тэгээд бүр заваарах хүн нь хүртэл бэлэн байгаа. Гүйцлэгч нь бүр арай зурцтай юм аа. Юугүй барьж авч яачих гээд. Энэ хорыг хоорондоо яриа зогсож яхад нь наасаач гараа зогтоочихсан. Явж байхдаа нэг өрөөнд санаандгүй яваад ортол өрөөнийх нь голд бүр
Тусгай шилэн хоргонд байрлуулсан сарны хилтерхий хүртэл байна гэж. Гайхаад тэрийг нь хараад зогсож исэн чинь ардаас нь Шарлот гих үйлчлэгч нь өөрөөсөө амар том сэлэмтэй орж ирснээ. Энэ өрөөнд үнэхээр чухал зүйлс байдаг. Гиснээ өөрөө бараг эвдлээд байх юм. Нөгөө шилэн хоргойг нь хаглах шахаад. Залуу тэр шилэн оргойг нь яаж засварлах аргыг нь хүртэл мэддэг. Ухаантай золиг шүү. Энэ чулууг гунигтай цукасаг тайтгаруулах гээд илэн цэмээ их зовж иж олсон гинүү. Чи арай их чи өнгөрсөг мэддэггүй мүү гэж асууж байтал өөдөөс нь эхнэрийнхээ хөөхөн сайхан гэж магтаад. Гинтэл нөгөө үйлчлэгч нь тусланд баярлаа гэж цээжиндээ толгойг нь наагаад нөгөө нэг нь харин гэл зургийг нь аснаа шууд фотошопыг явьчтیں۔ Өстой жинхэнэ янзын зураг гаргаж ирсэн заяо. Энийг нь цукасаа ирчихсэн харж яснаа. Нөхөртэйгөө хоёулахнаа ярилцах юм байна гэж амар муухай царайлаад аваад гарсан. Читосэж ихчигээ наасаагаас салгачихлаа гэд баярлаа зогсож исэн чинь манайх хоёр айл хэдий нууц гарцаар гараа зовтчихсан байлгүй яах вэ? Гэж явахдаа наасаа Читосегийн хэлснийг сонссон ч гэсэн надад чиний өнгөрснөөс чинь илүү надтай бүтээх ирээдүйн чинь чухал шүү дээ гэж бодоостой. Хоёр нууц замаараа явсаар нилээн эртний төвхтэй ч гэсэн одоо хүн ашигладаггүй сүмд ирээд яг л хормын ордон шиг байсан учраас нааса түүнд жаргалтай мөчөө чамд хамгийн түрүүнд хэлнэ. Чиний гунгийг чинь харин хамт үргэлцэн. Намайг сонгосонд хизээж харамсуулахгүй тийм гац жаргалтай гэр бүл болцгоно гэж хэлдэг. Гэснээ энэ гэрлэх санал байсан шүү гэж хэлээд орол дээр нь зөөл хүмсэн. Эхнэр нь дуртай нэвтрүүлгээ үзэх гэсэн чинь гэрт нь телевиз байхгүй юм байна шүү дээ. Ер нь л нилээн киноны хоббитой эмэгтэй байх нэ. Ялангуяа хар гараг сансар огторгуун тухай кинонд үнэхээр дуртай. Хичээлээс өөр юм хийлгүүгээр 18 нас хүрсэн нөхөртөө кино ертөнцийн талаар уртаа сурт лекц уншиж агаад гэртээ телевизэр авахар болсон. Үнтэй телевизэр авахгүй мүү гэсэн чинь сайн киног ямар ч телевизээр үзсэн сайн л байдаг гэж шүү. Нааса харин Канамед гэрлэх санал тавьсан талаараа хэлсэн чинь тэгээд бүгж өгсөн юм уу? Гол нь бүгжтэй. Гэсэн чинь манай хүн нэр маань тиймэрхүү юм сонирхох хүн биш ээ гэж хэлээд бас загнуулаад. Гэрлсэн эрчүүдийн эхнэрээ ярих үедээ хэлдэг тэнэг ертөнцийн 3. Нэгдүгээрт манай эхнэр аялалд зугаалахгүй гэртээ байх дуртай. Хоёрдугаарт манай эхнэр амттай хоол хийдэг учраас өөрөө ч гэртээ хоол хийх дуртай. Харин гуравдугаарт манай эхнэр элдв гоёл чимэглэл дурггүй гэж нөхрүүд нь хэлдэгч энэ бүгд зүгээр л нөхрөө бодсон эхнэр хүний сайхан сэтгэл гэдгийг ойлгоочтой гэд бүр зад загнаж шүү. Тэгэхээр манай хүн алмазан бүгд судалсан чинь манай хүний бараг 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний үнэтэй байдаг нас. Нөхрийгөө ажилдаа явахын өмнө орой хүртэл ажил дээрээ байх учраас тэрнээс өмнө хамт жаахан байгээд цэцэрлэг төрөөлөн орж сууцгаагаад юм ярьж яснаа гарнаас натгаад бүр үнсэлцээд энэ шүү хоёр зэлгчин. Тэрийг нь Читосегийн хоёр үйлчлэгч нь бутны цаанаас нууцаар харж зогсонгоо Читосод энэ талаар хэлэх хэсгээ ярилцаад нааса өдөржин ажил дээрээ эхнэрийн тухай бодонгоо нэрээж намайг байхгүй бүгжөө хараад хантай штий гэж бодоод бүгж өгөхөөр шийдлээ. Гэртээ ирэхэд чинь чамайг хайрладаг хэн нэгэн халуун хоол хийгээд хүлээгээ сууж байхаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ? Гэртээ ирээд шууд л эхнэрээсээ бүгд хэрэгтэй эсхийг нь асуусан чинь хэдийн гэрэлжсэн юм чинь хэрэггүй л гэж юм. Дээрээс нь хормын бүгж, сүйн бүгж, амлалтын бүгж гээд бүгд тус тустай байдгийг сайхан тайлбарлаж өглөө. Гэсэн ч наасаа авч өгнө гэж зөрөөдөөсөн болохоор нь ямар амар үнэтэй зүйл байдгийг нь мэдрүүлээгээд дэлгүүр дагуулж явахаар боллоо. Тэр дэлгүүрийнх нь бүгд бүр үнэхээр үнэтэй. Бодолтогч нь манай брэний гариг дээр байхгүй чанартай манартай гэж яагаад дансыг нь хоослох гэж ийсэн чинь цукаса тэндээс авч гараад арай хямдхан дэлгүүр л орсон. Гэтэ алмаз л алмаз жаахан үнэтэй юм шүү. Тэг хичнээн хоол ийсэн ч хайрын илэрхийлэл болсон бүгж байвал ганцаардахгүй штэ гэж бодсон тухайгаа их нартэй хэлсэн чинь эхнэр нь авч өгөх гэсэн сэтгэлийг нь ойлгож газар дээр нь үнсээд маш их хайртай шүү гэж хэлж байна. Эцэст нь дэлгүүртээсэн хамгийн хямдхан хос бүгжийг авсан ч эхнэрийнхэн сэтгэлд бол хангалттай хүрч чадсан. Шүн болгон босч усуучхаад хүнжлийг нь булааж унтдаг эхнэр нь энэ удаад хүнжлийг нь сөгснөө гарыг нь дэрлээд унтаад өглөө. Харин манай залууч анх удаа их л зориг гарган тэрвэрж үзтэл эхнэр нь сэрээд орол дээр нь үнсчгээд буцаад орлогоо хөрчихсөн. Энэ үнсэлтээс болоод наасаа шүн бүр хоромж унтаж чадаагүй. Яалтчгүй хоёр хүний ор хэрэгтэй юм бэ? Хоёулаа амьдрахад бас манай байр арайч жижиг юм уу гэж одоод эхнэрээсээ асуутал жижигхэн байр нь чамайг илүү ойроос мэдэрдэг штий гэж хэлээд болиулчихлаа. Тусдаа унтдаг талаараа Канамед хэлсэн чинь юу вэ та хоёр ч одоо л цуг унтдгүй юм уу? Би бол нөхөртөө болоод тийм жижиг газар насаараа амьдрна гэвэл гэрээ шатаагач болтгоо нүүний энтер эмрүү. Наасаач гэртээ хараад шууд л эхнэртээ нүүе гэж хэлэхээр шийдээ. Ортол цукаса хувцас сольж гэн. Иймэрхүү асуудал гараад байгаа болохоор нүүх хэрэгтэй байна. Нөөвэл чамд ямар ашигтайг нь тайлбарлая заяа. Нэгдүгээрт
том прожектор аваад кино театрт байгаа юм шиг кино үзэж болно. Бүр нэг ханаа тэр чигтэн тавиур болгож агаад киноны DVD-гээр дүүргэж болно. Унтахтаа хүртэл нэгнийхээ гараас нь хөдөлж унтаж болно. Чи нэлээд тайлбарласны эцэст яг гоё барилга олдвол болох юм. Гэхдээ заавал батлан тагч эрттэй штий. Тэр одоогийн байр маань батлан тагч нь ээж штий гэж ярьж байснаа гинтэл гэрэлсэн тухайга эцэг ихтэй хэлээгүй гэдгээ санаж энтер. Ээж рүүгээ залгаснаа шууд л автослоос амийг минь аварсан дэлхийн хамгийн хөөрхөн охинтой гэрэлчихсэн шүү гэж хэлдгийн гинэ. Маргааш нь наасаач ээж аав нь жоохон эвгүй хүмүүсээ төглөхөөр чамтай уулзуулахаас айж гинэ гэж ярьтал ээж нь наасагийн дотрыг уншсан юм шиг л байр чин жижигдээд нүүмэр байгаа зү. Энэ 7 хоногтоо ирж эхнэрээ танилцуулахгүй бол би батлан дагч ч юм бол чадахгүй шүү гэд чат бичсэн байна. Тэгэд яа харахгүй хаа айсан хол байгаа наараа руу явж эхнэрээ танилцуулахаар боллоо. Энэ талаар тэр хоёрыг мөрдөж исэн хоёр үйлчлэгч нэрж Читосэд хэлэхдээ бараг баалсаар юм биш үү гэж хэлээд улам уурыг нь хүргээд наасаач бас бараг баалсаар юм биш үү гэж бодоод догтлоостой. Хайртай үнтэйгээ өнгөрүүл өдөр болгоныг дурсамж болгож үлдээмээр ингээд зургийн аппарат хүртэл авч бэлтлээ. Эхний өдрийн дурсамжийн зураг нь нэг иймэрхүү. Цукаса заримдаа яг л өнгөрснөөс ирсэн хүн шиг эсвэл түүхийн багш шиг дээр үед болж исэн зүйлсийн талаар их л ярина. Бүгд бүтэн 150 жилийн өмнө 2-7 хоног алхаж хүрдэг байсан газар руугаа нэг гэхэн шөнө унтаж агаад оччихдаг болжээ гэж ярьсаар унтлахын автобусандаа сууцгаалаа. Читосэж хоёр үйлчлэгчээ дагуулаад эцэг ихтэйгээ танилцуулахаас өмнө заавал зогсооно гэд араас нь явлаа. Автобусанд удаа явах ганц наасаад л хэцүү ах шиг байна. Замд таарсан хоолны газраар үйлчлүүлэхдээ нөхрийнхөө сонголтыг шүүмжлэнгээ. Өөрөө болохоор нэг хоол сонгосон чинь бараг л фейлдчихсэн. Наасаач эхнэрийнхээ хоолны лаймыг нь хүчээр идүүлснээ яраж яхад зургийг нь дараад гомдоочихсон. Энийг нь харсан Читосе одоо бараг саллаа гэд бүүн баяр. Каса ганцаараа амттай идээ сууж яхад нь Читосе ирээд та жирийн охин биш штэ. Та бол гээд яг нууцыг нь задлах гэж байсан чинь алдартай телевизийн сурвалжлах баг явж байгааг харангуудаа нөхрийгөө хөтлөөд зогтчихсон. Харин Читосэгч Аврора аваад зогтлаа. Манайх хоёрын сонирхол нь өөр болохоор дандаа өөр юм сэтгэнэ. Нааса болохоор түүхт Кёто хотоор зугаалах юм болсон чинь Цукаса амттай талхны газар байдаг орон энтер. Кётод ирчгээд ийм гой газраар орохгүй болохгүй штэ гэж хэлсэн нөхрийнхөө урмыг нь бодоод л дагаж явах боллоо. Кимоно түрээслэхдээ өөрөө өмсөж чаднаа гэсэн чинь ажилтных нь гайхаж байгааг бодоход энэ нь хэцүү зүйл бололтой. Энэ нэг 3 юмны зүс мүсээ хувилгасныг хараад байгаарай. Тосе наасаад гэрлэлтийг чинь болоогт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгэд байнга чаргууцалтай байгаа болохоор арга буюу нааса Читосэдэ болзоод хэрвээ таалагдах юм бол энэ хоёрын харилцааг хүлээн зөвшөөрье гинэ. Цукаса харин хоёр үйлчлэгчтэй энэ өөрийнхөө дуртай газруудаар орохоор боллоо. Яагаад наасад хайртай болсон юм гэсэн чинь нэх хөөрхөн ичингүүрснээ. Хүн танилцуулахдаа хүртэл бусдын дандаа сайн талыг харж тэрийгэ бусдад хэлдэг. Хүний үгийн үзүүрт мөн чанар нь харагддаг гэж үздэг учраас сайн хүн юм шиг санагдсан гинэ. Нэг нөгөө талд нааса Кётод Цукасатай хамт ирэхдээ хийх зүйлс гээд бүр гарын авлага хүртэл бэлтчихсэн байсныгаа харуулдаг. Хүн тэргээр явуулаад амттай даанго авч өгөөд Цукасагийн гайхалтай талуудыг хоорондоо ярилцаж хэсэг хугацаа өнгөрөхөд Читосе наасаг яхааргүй л ихчийн дуртай төрлийн хүн байна гэж бодсон хэрнээл би хамаагүй олон жил илүү сайн мэддэг байхад яагаад чам мэддэг гэрлэх гээд байгаа гэдээ эвлэрч чадахгүй. Харин нааса 2 жилийн өмнө Цукасад өөрийг нь аварсан талаар яриад дээрээс нь Дэрек Томьё гэх төсөөллийн тооцоололоор бол хүний заяаныхаа антай авчрах магадлал ердөө л тэг бүхэл 10 саяны 34% байдаг гинэ. Тийм учраас Цукасаг анх харсан үедээ л хувь тавилан гэж утсан. Цукаса энийг нь хувь тавилан гэж зүгээр л таамаглал юм биш үү? Гэхдээ дэлхий дээрх бүхэл онол эхлээд таамаглал байдаг. Энэ хүмүүс тэр онолыг хэдэн 100 жил зарцуулж байж баталдаг юм. Цукасад хайртайгаа баталсны дараа гэрлэх биш, хайртайгаа батлах гэж гэрлсэн юм. Бас энэ хайраа бүх насаа зарцуулж батлах бодолтой байгаа гэж. Наасагийн аав ээж хоёр нь эхлээд Токиод амьдардаг байсан боловч наасаг тусдаа гарсны дараа археологч аав нь малтлах хийхээр энд гэр бүлээрээ нүүж ирж. Тэдний гэрийн гадаа ирснээ Цукаса энд ойрхон байдаг хийдийг нь хүртэл хэлснээ. 1000 жил болсон ч уулсын хэлбэр нэг их өөрчлөгддөггүй байхгүй юу гинүү? Гэрлөөгөө орох гэсэн ээж нь сандраад одоохондоо бэрийнхээ зарайг харах сэтгэлийн бэлтгэлгүй байна энэ. Аав нь бүр ээжээс нь илүү сандраад өглөө суусан газартаа өдөржин босоогүй суусан гэж байгаа. Дөрүүлээ дөнгөж ярилцах гээд ширээний ард суудал аав нь наасаг одоо усанд орж бай. Надад бэртэйгээ ярилцах юм байна гэд
бараг л чирээд аваад гарчихсан. Цукасаач усанд орж байхад нь юу ярьсан тухайгаа нууц гэд юусоо хэлэхгүй. Энэ гэрт байх НАСА-гийн өрөө бараг л хоосон. Токиод байдаг гэр нь ч гэсэн бараг л хоосон шахуу байдаг болохоор гайхаад асуусан чинь чухал юмнуудаа бүгднгийн биедээ авч явдаг. Эсвэл сейфэнд хийчихдэг учраас Токио дахь гэр шатсанд надад алдаад их юм байхгүй гэж шүү. Ээж нь хэрвээ та хоёр хоноод явах гэж байгаа бол аав ээж хоёр чинь яг хажуугийн чи өрөөнд байгаа. Дээрээс нь манай хан нэмгэн болохоор хэдрүүлж болохгүй шүүж гих шиг. Унтахтаа арай гэж ичин барин гарт ирлэхөө гэд асуудал бүр ирээд хөвтчихлээ. Гар нь бадарч байгаа ч гэсэн гоё ололтой. Гар чинь өвдөж байгаа хаа гэд Цукаса босох гэсэн чинь гарт ирлэхгүй гэвэл ядаж унтахын өмнө үнсэлт өгч гих шиг даварцсан гар. Зүрийн юм болж гинүү гэд аав нь бүр чимээ чагнаад унтаж чадахгүй юм шүү. Маргааш өглөө нь гадаа зогсоод танил үнэр байна шүү гэд байгаль ширтээ зогсож итэл араас нь хадам аав нь гарч ирээд биштэйгээ ярилцах сэдвч олдохгүй ичээ зогсож итэл ашгүй ажлынхан талаар төрүүлж асуугаад ажлынхан өрөөнд байгаа дээр үеийн хайрын шүлгийг уншиж чадаж байгааг нь аав нь гайхаастай. Харин ардаас нь НАСА орж ирсний хуучны сонирхдаггүй ээж юу хийж байгаа гэд баг алаад ижчихсан. Хүн хадам хавдаа тал засж явахт чинь хэдий хуучны зөвлөлд ямар ч сонирхолгүйч нөхөртэйгээ хамт шин дурсамж бүтээхээр тэр өдөр бүхэлд нь наараагаар зугаалахар боллоо. Алдарт Хорьюжи сүмийн талаар тайлбарсан Цукасаг сонирхдаггүй гэсэн мөртлөө сайн мэдх юм аа гэсэн чинь зүгээр санахоо сайн төдий гинүү. Заримдаа генет их нялуун зүйл хэлдэг нөхрийнхөө хүсэлтээр анх удаа хамтдаа зураг авахуллаа. Гэтэ ийм ариун газарт зураг авахуулаад Шотаку ханхүү уурлах байх та гэсэн чинь Шотаку ханхүү иймхэн зүйл дээр уурлах хүн бишээ гинүү. Одоогоос бүр 1400 жилийн өмнө амьдарч исэн хүн штэ. Тэдний дараагийн очих газар нь Хейжи ордон. Гэтэ Цукаса тэнд одоо юу ч байхгүй штэ гэсэн чинь өмнө нь Японы нийслэл байсан газар штэ гэж хэлээд итгэхгүй дагуулад иртэл нэрээ юу чгүй хоосон тал. Үүнийг харсан Цукаса их л гонигтайгаар одоо байсан гэх нотлогоо бараг үлдээгүй ч гэлээ. 10,000-аас ч олон хүн инээж уйлж хайрлаж амьдралаа өнгөрүүлсэн гайхалтай газар байсан гэж хэлдэг. Одоо бол бичлэг хийгээд YouTube-д оруулвал амьдарч яснаа үрд хадгална энэ төр. Хурдан хувирдаг юм тий. Бичлэгээ хийснээ аавд үзүүлнэ гэж баярлж байна. Хизээдээ энэ хоёр ийм дотн болчихсон юм бэ гэхээр чигдөр НАСА-г усанд орох үеэр аав нь бүр Цукасагийн өмнө сөхөрт суугаад бидний амь амьдрал болсон бахархалт ганц хөвгийнх нь амийг аварсанд дахин чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээд Цукасатай гэрэлсэнд маш их баяртай байгаа. Дээрээс нь үүнээс хойш сайн харж андаарай гэж хэлсэн. Токиод буцаж иртэл түрээсэлж байсан бээр нь үнэхээр шатчихсан байвал яах вэ? НАСА гэж муу амны бэлэггүй зөлөг. Гэрлэлтэд батлуулсан өдөр нь тэдэнд бэлгэлсэн цэцгэл шатаагүй ганцаараа үлдчихсэн байхыг олж авдаг. Шинэ байранд нүүж ортлоо багтаа 5 хоног болох учраас болтол их нэртэйгээ буудал байрлах уу гэж элдв балайм дээрээс нэмж ургуулж удаж байхад тийг нь харсан Канами гэрчи шатчихад хад яагаад тэгтлээ догдлоод байгаа юм бэ гэсний нөгөөх рүү нь харцсан зогсчих яах шиг. Ямар тач шинэ байр олох хүртлээ Канамигийн арын байшинд түр байрлахаар болцгоосон. Канами НАСАд хэдий хайртай боловч бүр хитрхи гайхрамжгүйгээсээ болж хүнтэй гэрэлснийг нь ч анзаараагүй байгаа ихчигээ гайхаа зогсож байна. Хурыг зогсож яхад нь ээж нь нэрсний НАСАг их нэртэйг нь Аяг харин НАСАд хайртай байсныг нь шууд хэлж өрхөн. Энийг нь сонссон Ая 10 настайгаас хойш хайрлаж байгаа түүхээ яриад уянгалж яхад нь ээж нь дундуур нь орж ирсний үсээ тайрн уу гадаадд сурн уу өөрөө мэдээд на шархаа эмчил гэж авсан. Ая ч энэ бүхэнтэй эвлэрч гэрлэлтэнд нь баяр хүргээд ютубер болохоор шийдлээч гэх шиг. Нууцаар эхнэрийнхээ хувцсыг үнэрлээ зогсож исэн чинь Канами харчихсан дахиад л шоолоостой. Дандаа нэг эвгүй үед нь орж ирэх юм. Хамтдаа угаалгын газар хувцаа угаалгачаад хүлээх зураа гэрэн шатснаас болоод ихнэр нь өмсөж явсан дотор хувцаа хүртэл угаалгаж байгаа. Одоо дотоороо юу ч өмсөөгүй байгаа гэдгийг сонсонгуудаа яг одоо тэврээд үнсмээр ин гэж бодож мотоод эхнэртээ хэдэн хувцас авч өгөхөөр өөрийнх нь ордог дийлгүүрлөө дагаад явлаа. Гэхдээ хувцснуудынх нь амар үнэтэйг гайхаад зогсож итэл ухаантай эхнэр нь тэнд байгаа хамгийн хямдхан хувцснуудыг л авч байна. Харих замдаа харин эхнэрийнхээ зөвхөн дотор хувцастай байгааг нь хармаар байна гэсэн чинь эхнэр нь хүсэх юм бол тгий гэсний хоёулаа тэрнээс ичж интэр. Канами гэрт нь орж ирж жимс өгснө. Чимээ чинь бидэнд сонсогдохгүй болохоор тухтай байгаарай ч гэх шиг. Хуучин байр түрээслүүлэгч нь баг түрээстэй байранд урьдчилгаагүйгээр оруулна гэхээр нь үзүүлэнгийн байранд нь очтол ёстой л баячууд амьдрмаар амар тансаг апартмент. Амьдрах өрөө нь бүр гоё. Эхнэртэйгээ хамт энд усанд орно гэж төсөөлөхөөр л хуурдхан шиг л байранд ормоор санагдаад. Тэгтээ яах вэ? Андуураад энэ байранд орчихсон байсан л та. Жаахан урам нь хугарсан наасаад
Эхнэр нь үнтэй эсвэл хямд хуучин шин хаач байсан хамаагүй чиний байгаа газар л миний харих газар штэ гэж хэлээд тайвшруулна. Нөхрийгөө ажилд явсан хойгуур Цукасаач зүгээр суусангүй. Бидний халуун усны газрын ажилд нь туслахаар болсон. Канаме Насагийн гэрт нь хийж өгч байсан зүйлсийн талаар ярьж магтангаа ахыг минь аварсанд баярлаа гэх. Цукаса харин Насаг анх харахтаа ачааны машины урдуур орж амиа хорлох гэж байна гэж бодоод өөрөө ирэхгүй өмнөр нь орж аварсан тухайгаа ярьж өгнө. Орой хамт дэлгүүр хийсэнгээ салхилахаар явах гэж байхад нь Канамегийн ээж одоо цэцэрлэгт хүрээлэнгээр явах юм бол ямар ч хүнгүй байгаа штэ. Элдв янзын зүйл хийхэд яг тохирох газар штэ гэж Насад бүр тусгайлан захиж энтер. Дээрээ л очисон чинь ямар ч хүнгүй юм шүү. Хүнгүй газраар охин дагуулж орж яах гээд байгаа гэд нөхрөө цаашлуулсан чинь ичингүүрэн үнсэх гэж эс юм аа гэж хэлнэ. Үнсэлцгээс татгалцсан ихнэрээ шантрахгүй араас нь гинт тэврээд амар романтик болчихжээ. Цукаса өөрийнхөө дотор ийм олон төрлийн сэтгэл хөдлөл байдгийг Насатай уулзснаасаа хойш л мэдэрч эхэлж байгаа. Таашдаач илүү олон зүйл мэдрэх байхаа гэд хоёулаа халуун дулаанаар тэврэлдээд 10 дугаар ангид дуусж байгаа. Читосе хуучин гэрт нь ирсэн чинь манайх хоёр байтугай бүр гэрэнч байхгүй. Эгчтэйгээ таарлцсан боловч нөгөөх нь гүлэг төрүүлж байгаа юм шиг төрүүлчгээд зүгтаад явчихсан. Халуун усны газар хүртэл дахаж ирчихэд ийм газар амьдарч яхаар гэрлөөгөө явцгаая. Хэрвээ таныг гэртээ ирэх юм бол ийм гоё тоглуулагч аавна гэд хорхоог нь хүргээд Ая бас тоглоомын дуртай болохоор голоор нь ороод ярилцаж итэл Канамегийн санаачлахаар гэртээ бөөндөө такаяки үдшилэг хийхээр болцгооно. Хийж өгсөн хоол нь бүгдд нь таалагдаж Цукасаг магтцгааж байхад нь Ая Цукаса татаархаад эхнэр хүн ганц сайн хоол хийдэг байх нь хангалттай биш штэ. Гэснээ видео тоглоомоор өрсөлдөж энтер. Дээрээс нь Читосе нэмэгдээд шилдгээ тодруулахаар болцгоолоо. Аль ялагч болсонд нь Наса хүслийг нь биелүүлж өгөх юм гинэ. Хэрвээ Читосе ялах юм бол Насаг нүцэглээд хоёр гар дээр нь хот тойруулах юм гинэ. Гэхдээ ялаагүй л дээ. Аяд ялагдсан Цукаса хүүхдийн гимээр шалтагт очоод тэгвэл одоо өөр тоглоомоор өрсөлдөнө гэд нөхрийнхөө засч өгсөн Street Fighter-ийн анхны үлбраар тоглох юм гинэ. Тэгснээ Аяг урд нь хизээж тоглож үзээгүй тоглоомоор нь хожсноо онгорч энтер. Хоёр ялагдах дургүй хүмүүс дахин тоглохдоо Аяж энэ удаад контроллероо ойлгоод эхэлсэн. Ширүүн өрсөлдөөн дундаас тэнцчихэд Такаяки үдшилэгч сайхан болж өнгөрлөө. Ая Цукаса хоёрч сайхан тоглоомын найзууд болчихлоо. Үдшилгийн дараа эхнэрээсээ хэрвээ чи ялсан бол яах байсан бэ гэж асуухад Цукаса Насагийн уруул дээр нь үнсээд ингэх байсан юм аа гэж хэлнэ. Харин Наса хэрвээ чи хүсвэл намайг хүссэн үедээ үнсэж болно штэ гэж хэлээд 11-р ангид дуусж байгаа. Цукаса Насаг заримдаа ямар ч зүйл дээр өөрийгөө хит хүчилдэг зангийн шүүмжлээд загнаж байтал гинтэл хийх ёстой их ажил гарч ирээд хідэн дэлгэц дээр зэрэг ажиллаад байгаа юм бэ. Ингэж өөрийгөө хүчлэж яхаад ажиллаа хийж дууссныхаа дараа л ханаад хүрээд бүр өндөр халуурч байгаагаа мэддэг. Өөрийг нь халамжилж байсан ихнэртэй ханаад халдаах үедээ гисэн чинь Асагийн царай нь хувирснаа миний би гимтэж өвдөхгүй гэж хэлж гэн шүү. Орой болоход овоо халуун нь буугаад босч ирсэн чинь халамжтай ихнэр нь хоббиг хөдлөөд биеийг нь арчиж өгнө гинэ. Биеийн чинь бүх хэсгийг арчих болохоор дотоодоо хүртэл тайлч гэх шиг. Энэ үедээ өөрийгөө оронд нь тавьж ичмээр юм гэж бодсноо болчихлоо. Харин шүн болоход Цукаса хүнжилт нь орж ирж тэрснээ идэгсэнд баярлаа гэж хэлэхэд нөхөр нь цаашдаач болгоомжтой байхаа амлаад үнсэлцээд Наса харин жаахан даврах гэж байгаад загнуулна. Удахгүй болох зуны наадамд Юката өмсөж очивол нөхөртөө таалагдана гэж ухуулж байгаад яг таарсан Юкатагийн өгсөн. Юката өмсөх гэж байгаа эхнэрийнхээ хувцсаа сольж байгаа гуйсаар байгаад нэг харж аваад үнэхээр гой харагдаж байгааг нь хэлж үнсээд галын наадам руу хамтдаа явлаа. Тэд сүмд хамтдаа залбирахдаа нөхрийн минь амнаас хамгийн чухал учраас хоорондоо хэрэлдэж муудалсан ч хамаагүй намайг л ирүүл байхад санаа тавина гэж хэлээд тэрвэрлдээд яг үнсэлцэх гэж байтал Читосе болон бусд нь хурж ирээд галын наадам үзэхээр хамтдаа явцгаалаа. Галт наадам үзэж байхдаа Наса дараа жил бас хамтдаа галын наадам үзцгээе гэж дотроо шивнээд эхний бүлгийн адал явдал энд хүрээд дуусж байна.